Хурган шигний майлах дуу хөдөө талыг сэрэж, малчны хотонд мал төлөлтийн их ажил эд өрнөж байна. Төв аймгийн Аргалан сумын 1-р агийн малчин Дорж Сүрнгих их хангаа гэх сүрлэг хайрхны өвөрт хаварж иж байна. Эдний хот айл өвлийг өнчин ишгний гарцгүй үнтэй давж өрн хавартай зоолгожээ. Малчин Дорж Сүрэн сүүлийн жилүүдэд бэлчээрийн дааз, малын ашиг шим зэргийг харгалзан үзэж, малын тоонд бус чанарт анхаарч сүү махны чиглэлийн өхөр, хурдны чиглэлийн адуу голлон үсгэж бог малаа эрс зөөлжээ. Нэгэн үед бог голдуу 800 гаруй толгой малтай байсан бол өнгөрсөн өвөл гэхэд 200 гаруй тонны малтай өвлжиж энэ хавар бод бог нийлсэн 100 гаруй толгой их мал төлөлүүлж байна. За бог мал ер нь төлөлөөд 50 юм 60 юм байна уу байгаа. За өхөр 3 өнөө тугуулчихлаа. Одоо л ингэ унгалтан да. Манайхан 5 сарын 15 гэл ерөнхийдөө өвлжөө боцоо чөлөөлөл ийшээ жирмийн цагаан ор гэдэг газар бол цуслангуу явна шүү дээ. Тэг одоо ингээл дандаа тариа болчихсон. Энд чинь манайхан чинь одоо ер нь суурин болно гэдэг байгаа шүү дээ. Бэлчээрийн малыг бол ерөнхийдөө шазгаарлаад одоо пэрмэрэм ч юм уу суурин малттай болно гэдэг ингээд яриад байгаа. Энийг гадар тарилгаа төвшөөд л насарал одоо өвгөөс итгэдэг өвдөөсөө авахсан малдаад явж байгаа юм. Эний чи бас нэг ах нэг сайжруулах маягны төлөөлж явж байгаа юм шүү дээ. За боггүй яг хөө тэгээд аянда буян байдгийн мал өсдөг шүү дээ. Өвөө эмээгээсээ малч ухаанд суралцаж хаврын энэ үед хурган шиг уудлаж угжиж явсан хүү одоо туршлагатай малчин болж хүүхдүүд аж зээ нартаа мэддэг чаддаг бүхнээ зааж сургаж сууна. Өвлийг давж хавртай золглоо гэд тайвширч болдоггүйг сайн мэдэх малчтай нэг нь Дорж Сүрэн. Тиймдээ ч ногоо зууж амжаагүй малаа хаврын хавсарганд тамир тэнхийг нь шавхчихгүй тулд тижээх нүмер газраар бэлчээх зэргээр тордож байна. Сайхан өвөл болоод хавар цагаан чиний нэгэн цас орсон минь Улаанбаатарт орсон баг. Жоо яхирддаг хөө. Тэг ингээд жоо юм орчоосоо залбираа сууж байна. Их хавсар тавьдаг болоод байна. Шороо устдаг манай ч газар тарилантай шороо их басна. Гайгүй хавар болоод гэж бодоод байна шүү дээ. Одоо 1000 гэдэг шиг нэг жилийн өдөр эхлэх гараад байлаа. Хулган жил тийм ээ. Хулган гахааг л үлддэг шүү дээ. Одоо Монголоор бол одоо 12 жилийн эхнийх нь удирлаа эхэлчихлээ. Гайг болоо гэж бодож байна. Энэ хавар улсын хэмжээнд 29.2 сая толгой их мал төлөлнө. Өнөөдрийн байдлаар нийт төлөх их малын 36% буюу 10.5 сая толгой их мал төлөж төлбөө ажилд 96.7% байна. Төл малын 2.9% нь бод, 97.1% нь бог мал байгаа нь өнгөрсөн жилийн мөн ихтэй харьцуулахад ижил төвшин дугай юм. Сүүлийн үед ихэнх нутгаар салхи хөнгөн хавсрах тавьж угааж хавжилт хүндэрсэн аймаг байхгүй мал төлөлт хэвэн явагдаж байна.